Ардын уран зохиолч Догмод Хүний хань өгүүлэг. Ансаг сармуус аяндан анилдан зөөрмөглмээр нам гүмхэн аглаг хээр талд цагаан өвс аниргүйхэн ганхан. Аль дэвэнгарт мартагдж орхигдсон өнчин булшин дээр аян замын тоосон дарагдсан элэнхийн ноорхоо хувцастай хижээл хар хүн нар жаргахын өмнө хурж ирэв. Тэртээ тэнгэр газрын савсалганд баян браатын хөглгөр хөхөөл сүмэлзэн харагдах нь санаа алдмаар сайхан. Гандаж гундсан сэтгэлийн манан дунд зээрийн шаргамар унсан залуухан бүсгүй салхи татуулан галгуулна. Дөмөн дөмгөрхөн гიშгэгдэлтэй хэмээсэн араас дагаж нэгсэн халиун хонгор аялгуу бүдэг бадагхан сонсогдно. Морины салхин дэрвэлзэх улаан турган алчуурын сэжүүр дороос инээмсэглэл бужигнуулсан эрх хар нүдэд тормолзно. Хөлс тоос болсон хуучмуу малгаагаан тасаадхан шингэр цайсан хэдэн туг сэвэлэг үсэн салхинд сэрвэлзүүлэн зогссон хижээлэр гинэтхэн яав гэмээр аман эв ховгүй өмөлзүүлээд балчир хүүхэд адил хоёр гараараа нүүрэн даран хөгшин хүний гаслан тайгаад өрөвдөлтөй дуугаар ихэр татан хингэнүүлэн уйлсан боловч нүднээс нь нулимс гарсангүй. Үхлээс бусдыг үтсэн тэр аригчин эрэ хуурайнуудын хатангар том гараараа нэгэнтээ шудран арчаад нулимс эсвүцсэндэн өөрөн өртөн өшөрхөж гомдвуу яав нударгаан байдгаараа зангидан өгөршхөөс наахнур болсон өтөл буурал толгоогон хар тэнкэгэрийн шаагаад өвдсөн дөн ч юм уу эсвэл өдий болтол үхэж далдорлгүй орчлонгийн шороо хөдөлгөж яваа үйл ландан хорсож бухимдсан данж тэрүү цэлхэрч хавцсан галгүй нүднээс нь ганцхан тусал нулимс гарч ирээд зовхонд нь тэглэн гялтганан байснаа дуртай дургүй бөмбөрөн унлаа. Толгоогон хар тэнкэгэрийн шааж баймаач нь нулимсан саяныг үзэж баг зэрэг тавшран дотор нуужирсан хөөхөр ойр хавьд хүн амтан байх вэ гэсэн шиг эл хул аглаг хээр талыг нэгэнтээ болгоон тойруулан хараад шовууч эсүзэгдсэнд санаамран сөхөрн сууж өөргөвчн задлан нэгэн шил самгон хэмээх нэрмэл ярих гарган бөглөөг нь аваад хамартан болгоомжтойхон ойртуулж гүн амьсгал татснаа төвний мансуурм сайхан өнөрт нүдэн гэрэлтэн магнан үрчлэн тэнийгээд явчихлаа. Даруулга давсчгүй тэр хүн сурсан зангаараа лонхны ямыг ханьцуугаараа ёс төдий халтхан арчмаар болоод бяцхан зүрхшээсийн янзтай дээш өргөн нэг сүрхээ харснаа шилээр нь гудгууд залгиллаа. Тэгээд гарын хан араар амаандаран оршуулган газрын шороо чулууг нүдэрийн бүртгэх мэт хэсэгхэн зур чимээгүй газар ширтэн сууснаа босож булчны толгой дээр босгосон боржгон чулуун дээр хичээнгүйлэн сийлсэн дэнсма хэмээх нэрийг бичиг үсэг тайлгдаагүй хүний харцаар үсгэлэн ядан уншснаа. Дэнсма минь намаагаан уучлаарай. Шорон дороод чам дээрэн бүтэн 5 жил ирж чадсангүй. Хоёр нарны хооронд хоёг дахруудын бууны ям жадны үзүр туугдан нуруугаан бөхтөр болтол жон шүүрлээ. Яаж ядар зүдэрж явсан хүний хань гэдэг улаан гол тасартал мартагддаггүй юм байна. Ямар сайндаа шоронгоос үнэн гарвуугүй юу ах дүүтэйгээ уулзаж хувцаанд сольж амжилгүй наашаан зүтгэж ирэх хэвдээ. Худлаа гэвэл хорих газараас суллагдсан тамхтай бичиг энэ байна. Энэ онсорыг хар гэснэн солгонсон ясархаг гараараа булчны чулууг инхрээлэн элбэж энэ хорвоо дээр чамаас минь над үлдсэн ердөөл энэ дохон чинийхэн амьгүй хүйтэн чулуу халаг минь гэж дуалдаад ойлхнуу гэмээр нүрэн эв ховгүй үрчээлгснээ. Би чиний төрдөд ансгүй шахам нэгмүү ядарсан аригчин. Нүд анхын цагт хажуу бөөрөнд чинь ирж хэвтвэл дээдийн заяа тэрвэз. Гэвчиг хаан таны жаваад өгөхийг бүүмэд. Дэнсма минь чамаас хойш би нар үзсэнгүй. Жаргал гэчиг амссангүй. Муугэн чинь энэ хараал шүглсэн бачууд авчуухан хорвоо дээр
ганцаардаж гүйцлээ. Ингэж Ахмед явснаас Туркэн шиг төрөл арилжиж чинийхэн хойноос очих минь гэж өгүүлснэн. Үлдсэн эрхэн шүүрэн авч нэг амаар хөнтрөөд шилийг чулуудан халааснаас өнгөгдсөн цаасан тамхиан гаргаж асаалаа. Үл хоолгүй аян шиж ядарсан тэрэрийн толгойд хатуу архины ааг ох хормхон зур гарч ад тэрэнгийн бүжиг цамал ийм догшин байдаг болов гэлтэй буцалмал халуун аялгуу хамаг цусаар нь дамжин цовхчингүй. Дуулыг гэтэл уйлмаар, уйлыг гэтэл дуулмаар адтай мухаа сонсдож байлаа. Газар тэнгэр хоёрыг ялахгүй болтлон согтсон тэр хүн аль хэдийний ухаан тавьсан болтой булшны чулууг яг л хүн шиг хүзүүдэн тавирч яасан хүний зовлон мэддэггүй хатуу цэвдэг чулуу. Би арайч чамайг иймгээ сонсонгүй. Бороо нулимс хоёрыг ялахгүй ийм хөлдөө сэтгэлтэйг чинь мэдсэн бол би чамайг тэр газраас чирэн ирж Дэнсмагийнхан толгой дээр яалаа гэж тавих. Чамаас шаал өөр, илчтэй, гэрэлтэй, өрзөөлөн өөхөн цагаан чулуу авчирч босхгүй юм. Тэнийг толгой хэмээн агсган ашхарлаа. Согтуу хүний бахардад цухалдсан тэр сөнгөдөө хахир дуунд үдшин борг гендор амар жимэр зүрмэглэн байсан их тал цочрон нэгэнтээ дайвсхийгээ тогтов. Ноорхоо хувцтайг бүр төрхөн ухаан ороход түүний өмнө хөхтөлний сэрийсэн нэг өлөгчин ч хүрээд ирж гисэн гэрийн нохой адил сүүлийн шарвалзуулан зогсож байлаа. Согтуу эр гэнэд чон үзээд бяцхан цочсхийж тарж батарсан ухаанаа цуглуулахыг хичээн өрөөс нь нүдэн аним байж хараагаа нарийсхан түүнийг харлаа. Араа шүдтэй зэрлэг амтан хэрнэн хачин танил дулаахан харцаар өөдөөс ширтгэн гайхавч баршгүй. Энэ чинь хүн үү? Араат нь гэж бодогцсоор мөнөөхөн өлөгчин чоны нүд гэвгэнтхэн талигаачийн нүдээр солигдсон хүн хүнийхээс том нэгэн тусал нулимс унгаад энэ ява насандаа мартагдамгүй өрөвдөлтөй дуугаар гаслан өлөв. Дээр сартай доор газартай бөгөөтөл мөрс өдргүй тэр хачин амтныг харсан ганц бие эр харамсахтан гинтхэн ухсхийн босоод шоронд орсон адгийн шаар бие чон болоогүй байхад шорондор орсон хөөрхий чимэн яагаар чон болчихдаг вүлээ гэж нэгэнтээ халаглан хашгираад толгоон тавиран сөхрөн унлаа.